Тэгээ өнөөдрийн бидэнд хуваалцах эзний үг болохоор Эфес ном 2 дугаар бүлэг 11-өөс 22 дугаар ишлэл байна. Эфес номын 2 дугаар бүлэг 11-ээс 22 дугаар ишлэл байна. Хамтдаа эзний үгийг харъя. Эфес номын 2 дугаар бүлэг 11-ээс 22 дугаар ишлэл байна. Эзний үгийг би эндээс дуудаж өгье. Тэгээ Библиэтэй хүмүүс маань хажуу Библигүй байгаа хүмүүстэй бас харуулад тэгээ бас эзний нэгүслийг бас хуваалцаад тэгээ нөгөө хүмүүс маань бас эзний нэгүслийг өөрийнхөө гарт бас барьдаг болоод маргааш ирэхтэй дараа нь цуглаанд ирэхтэй тэгээ бас эзний өмнө очих хүртлээр Библиэс битгий салаарай. Амен. Тэгээд амьдрал мартахын алиг тэр гэв дээ. Зөндөө марттай. Гэхдээ Библийг битгий мартаарай. Амен. За. Эфес ном 2 дугаар бүлэг 11-ээс 22 дугаар ишлэл. Иймд санах тун та нар урд мах бодороо харийнхан байхдаа мах боддоо гараар хоцлуулсан гэж нэрлэгсдэр. Хоцлуулаагүй ч гэж нэрлэгдэж байв. Тэр үед та нарт Христ үгүй бас Израилийн иргэншилт гадных амлалтын гэрээнүүдэд харийнх ертөнцид ямар ч найдваргүй мөн бурхангүй байлаа. Харин нэгэнтээ алс хол байсан та нар идүүгээ Христ дотор Христийн цусаар ойр болов. Тэр бидний амар тайван мөн тэрээр мах бодороо хоёр хэсгийг нэг болгож бидний дундах дайсмал болох хуваагдлын ханыг нураасан юм. Мөн зарлиг доторх тушаалуудын хуулийн хүчингүй болгож хоёр байсныг өөрийн дотор нэг шинэ хүн болгон амар тайвныг тогтоогод аль алийг нэг бие дотор загалмайгаар бурхантай эвлэрүүлснээр дайсагналыг хөнөө. Тэр ирж алс хол байсан ч та нарт амар тайвныг болон ойр байгсдаж амар тайвныг тунхагласан юм. Иймээс аль аль нэг сүнсэнд Христээр дамжин эцэгөөд очих замтай болжээ. Тийм бол та нар цаашид гадныхан болон ирмэл хүмүүс харин зарим хүмүүсийн адил нутгийн иргэд бөгөөд Бурхны гэр бүлийн юм. Та нар элч нар болон иш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс өөрөө булангийн чулуун ажээ. Түүний дотор бүх барилга холбогдсон эзэн доторх ариун сүм болохоор өсөж байна. Та нар ч гэсэн сүнс дотор Бурхны орших газар болохоор Христ дотор хамтдаа байгуулагдаж байна. Амен. Амен. Тэгээ бид нар 3 өдрийн залбирлыг эзний өмнө өргөхөөр шийдсэн байна. Тэгээ 3 өдрийн залбирал маань сэдв дотор явж байгаа. Тэгээ бид нар энэ 3 өдрийг гэр бүл ах トゥ ус эдний төлөх залбирлын ийм 3 өдөр болгоё гэж шийдсэн. Тэгэхээр гэр бүл гэдэг маань миний өөрийн гэр бүл бас төрсөн гэр бүл, өөрийн байгуулсан гэр бүл, альч гэр бүл байж болох тийм ээ. Тэгээ энэ гэр бүлийн хүмүүсийн төлөө, энэ гэр бүлийн төлөө залбирах ийм 7 хоног болохоор бид нэр шийдсэн байна. Магадгүй зарим хүмүүсийн үед байгуулах жагаач гэр бүл бас байж болох юм. Тэгэхээр зарим хүмүүс маань бас байгуулах гэр бүлийн төлөө бас залбирах боломжтой гэсэн утгатай. За, ямар ч тач бидний 3 өдрийн залбирлын гол сэдв маань гэр бүл байна. Дараа нь юуны төрөнд итгэлийн гэр бүл бас байгаа тийм үү. Тэгээд энэ бол чуулганы төлөх ялангуяа итгэлийн гэр бүл магадгүй таны эсийн бүлэг, магадгүй таны бүс, тэгээд таны үйлчлэлийн баг энэ зүйлийн төлөө залбирах ийм 3 өдрийн залбирлын өдрүүд байгаа юм шүү гэж хэлв. Тэгээд ер нь их олон өдөр биш те ямар 70 өдөр залбирч байгаа биш. 3 өдөр гэсэн өнөөдөр талтаа орцсон биш. Тийм. Тэгээд өнөөдөр талтаа орчихсон маргааш ингээд дуусчихсан. Тэгээд аюу амархан. Гэхдээ бас өглөө босоход бас бөөн тэмцэл болж байгаа үстэй тийм ээ. Ялангуяа 3 өдөр босон, 2 дахь өдрөө босоход бас нэлээд болсон байлгүй дээ. Тэнд нэлээд тэмцэл дунд тийм моёрын сүнстэй хөнжил дотор нэлээд зодолжож босч ирсэн байх л гэж бодож байгаа шүү дээ. Гэсэн чинь та ялаад ирсэн бэ? Амен. Зарим маань тэнд ялагдаад байгаа. Тэгэхээр маргааш ирэх байх гэж итгэж байна. Харин өнөөдөр бүгдээрээ залбирая. Тэдгээр ах トゥ усынхаа төлөө залбирая. Зөвхөн өглөө босохгүй гэдэг асуудал биш. Итгэлээр амьдрахгүй гэдэг асуудал бидний урд зогсож байна. Бид ялангуяа энэ өдрүүдэд гэр бүлийнхаа төлөө бид нар маргааш болж өгвөл бид нар нэг ийм зүйлийг хийх ёстой байна. Юу гэхээр өчигдөр бидний залбирсан тэдгээр хүмүүсийг таны яг санаж аваа, санаа тавьж аваа тэдгээр хүмүүсийг та болж өгвөл гэрт маргааш чуулганд авчираад тэднийг өрөөж өгвөл их сайн байна. Залбирч өгвөл их сайн байна. Дээрээс нь та бас маргааш гэр бүлээ дагуулж ирвэл бас их сайн байна гэж хэлмээр. Тэгээ маргааш итгэлийн гэр бүл чуулганы бүсээ дагуулж ирээрээ, эсээ дагуулж ирээрээ. Бас өөрийнхөө
Бурханаас өгөгдсөн хайртай гэр бүлийг бас дагуулж ирээсэй гэж ерөөмөр байна. Амен. Амен. Өнөө өглөө наашаа ирэхсэн харин манай машин маань цуглааны машин маань астаачар нь авдггүй. Тэгээд өнөөдөр маш олон хүмүүсийг бүдрүүлсэн бас уучлаарай. Тэгээд зарим хүмүүс маань намайг өглөө 5:10-аас хойш бараг 6 цаг хүртэл хүлээсэн хүмүүс байгаа. Тэгээд уучлаарай. Машин эвдрээсээс болж миний оюун ухаан бас их самгарцсан байна. Тэгээд өнөө өглөө би хүүхдүүдэд дагуулаа боссон чинь машин эвдрээд хоёрын буцаагаад хөнжилтөнд оруулаад хоёрын дагуулаад машин багтах чинээгээр нь ямар ч зүйл авчирсан. Зарим хүмүүс маань өөрсдөө машин бариад ирсэн. Зарим хүмүүс маань мөнгөгүй машин суусан юм уу? Тэгээд нэлээ хэцүү асуудал зөндөө үүссэн байна. Тэгээд маргааш ч гэсэн эрэхтэй 3 хоногт бүх асуудал үүсэх юм даа. Бас нэг ядарсан итгэл юм даа би. Харин та нар маань сайн бэлтгэлтэй маргааш ирээрэй. Харин өнөөдөр эзний үгийг хамтдаа хүлээж авъя. Тэгээд хамтдаа үргэлжлүүлэн залбирая. Амен. Эфес ном бидэнд энэ тухай хэлж байна. Бидний хэн байсан бэ гэдэг тухай өгүүлж байна. Ядгаа Эфес номын 2 дугаар бүлэг бид нар Христэс өмнө хэн байсан бэ гэдэг тухай бидэнд хэлж өгдөг. Ялангуяа зөвхөн бид төдийгүй бидний амьдрал буюу ялангуяа амьдралын хамгийн чухал байр суурь болох гэр бүлийн тухай бидэнд хэлж өгдөг. Тэгэхээр хүний амьдрал хоёр зүйл дээр хүний амьдралын суурь тогтож байдаг. Нэгдүгээрх нь хүн болгонд өгөгдөг. Энэ итгэдэггүйч хүн болгонд байдаг гэр бүл гэдэг зүйл байдаг. Гэр бүл гэдэг зүйлд тэр нэгэн хамт олонд тэр нэгэн орон зайд хүн бүрэлдэн бий болдог. Гэр бүл гэдэг энэ нөхцөлд хүн яг хорвоод мэндэлж гэр бүл гэдэг энэ зүйлд хүн бүрэлдэн бий болж тэгээд цаашаа үргэлжлүүлэн дахин гэр бүлийг байгуулдаг байна. Энэ бол хүмүүсийн амьдралд өгсөн Бурханы тогтоож өгсөн хим хэмжээгүй байх ёстой хамгийн үндсэн хим хэмжээ байна. Тэгэхээр хүмүүс бидний хамгийн эхлээд гэр бүл гэдэг хамт олонны дунд орон зайд төрж бүрэлдэж дараа нь өөрсдөө гэр бүлийг байгуулахын тулд үргэлжлүүлэн бидний амьдрал өрнөдөг байна. Энэ бол хамгийн чухал зүйл байна. Дараагийн зүйл нь болохоор гэр бүл байна. Мөн гэр бүл боловч энэ итгэлийн гэр бүл байдаг. Энэ нь чуулган байна. Ялангуяа сүнслэг ертөнцийн бидний дахин төрөлтийг хүлээж авдаг. Христ эзэн Есүс Христээр дахин төрөх үед биднийг үлгээдэж авч, биднийг өсгөж, торниулж, биднийг бие хүн болгож, итгэлийн хүн болгож, дагалдагч болгож, тэгээд дараагийн дахин итгэлийн гэр бүлийг байгуулах ийм үйлчлэл бидний хөтэлдэг. Энэ газар бол чуулган юм аа. Тэгээд бид нар хоёр гэр бүлтэй байгаа. Бидний амьдрал энэ хоёр гэр бүл дээр оршин тогтнох ёстой байна. Хэрвээ бидний энэ хоёр гэр бүл аль нэг нь байхгүй бол бидний хувьд юу вэ? Бид нар зөв алхаж чадах тэр хэм хэмжээнд мань бүдрэл болно гэсэн. Яг л доглон хүнтэй адил болно гэсэн. Чуулгантай энэ тэнцүү байх ёстой. Бараг шахуу зүйл бол бидэнд өгөгдсөн гэр бүл байна. Тэгэхээр би өнөөдөр дахин танаас асуух ёстой зүйл байна. Таны гэр бүл ямар байр суурьнд байгаа гэр бүл бэ? Таны гэр бүл өнөөдөр яг ямар байр суурьтай гэр бүл бэ? Та өөрийнхөө гэр бүлийн байр суурийг тодорхойлбол юун дээр өөрөө хэлж байна. Яг юу хэлээд байгаа ямар зүйл дээр суурлагдсан гэр бүл вэ гэдгээ өнөөдөр бид таныг эзний үгэн дотор дахин олж хараасаа хэмээн ятгахж байна. Таны гэр бүл юун дээр суурилсан гэр бүл вэ? Олон байшин бол баригдахын тулд цементэн дээр суурлаж буюу бат бүх зүйл дээр суурлагддаг. Харин бидний гэр бүл ямар зүйл дээр суурлагдсан гэр бүл вэ? Тэгвэл манай итгэлийн гэр бүл вэ? Чуулган маань юун дээр суурлагдсан бас гэр бүл вэ? Эзэн Есүс Христ Матай ном 7 дугаар бүлэг дээр хэлэхдээ ухаалаг хийгээ мунхаг хоёр хүний тухай зөвлөн ярьдаг. Ухаалаг хүн нь өөрийгөө байшинг буюу гэр бүлийг барихдаа хадан дээр буюу хизээж хөдлөшгүй баттай зүйл дээр барьдаг гэж хэлсэн. Харин мунхаг хүн нь болохоор элсэн дээр буюу амархан хялбархан зүйл дээр бариад харин гайхамшиг тохиолдоход хадан дээр бат бүх зүйл дээр баригдсан гэр бүл нь аюул ирэхэд, шуурга ирэхэд, зовлон ирэхэд тэр нь яг ялан дийлж нуралгүйгээр баттай зогсож үлддэг гэсэн. Харин амархан хялбархан зүйл дээр баригдсан гэр бүл нь жоохон асуудал ирэхэд л тэр гэр бүл шуурганд, салхинд, үерт автагдаад үгүй болдог хэмээн бидэнд сургамжлан зааж өгсөн байна.
Тэгвэл дахин бид хоёр зүйлийн энэ тухай бодох хэрэгтэй байна. Нэгдүгээрх нь миний гэр бүл, миний махан биеийн гэр бүл минь ямар зүйл дээр суурлагдсан, ямар гэр бүл бэ? Нөгөө талаас миний чуулган, манай эс, манай бүс маань тэгвэл юун дээр суурлагдсан эс, бүс буюу чуулган бэ? Нэгдүгээрх нь чуулганы хувьд харах юм бол манай чуулганы хувьд бид эзний үгэн дээр суурилсан чуулганыг байгуулахыг бид зорьж байна. Эзний үгээр босгогдож байгуулагдсан дагалдагчид бий болох чуулган болохоор зорьж байна. Олон чуулгануудын хамгийн аюултай зүйл нь юу болж хувирдгүү гэхээр хүн дээр суурилагдсан чуулган болдог. Хүнээс шалтгаалсан чуулган болдог. Ямар пастортай байна? Түүнээс болдог. Эсвэл пастор нь бүх зүйлийг өөрийнхөө мотор дор авчдаг. Өөрийнхөө мэдэл дор авчдаг. Тэгээ пастор байхгүй бол шийдвэр гардаггүй. Пастор байхгүй бол цаашаа явдаггүй. Пастор байхгүй бол өгдөөний залбирал нь байдаггүй. Пастор байхгүй бол эсийн бүлэг нь удирддаггүй. Ийм чуулган байх юм бол энэ хүнээс шалтгаалсан чуулган болж хорно гэсэн. Харин эзний үгнээс шалтгаалсан чуулган байх юм бол энэ чуулган нь үргэлжлүүлэн өөрсдөө цуглаж, өөрсдөө эсийн бүлгээ хийж, бүсээрээ цуглаж, өөрсдөө Библи хичээлээ нэг нэгэндээ заан сургаж, шинэ хүмүүсээ хүлээн авч чадаж бүх шийдвэрүүд нь чуулганы удирдагч ахлагч нараас шалтгаалan гарч чаддаг ийм чуулган болон өөрчлөгддөг. Энэ бол эзний үгээр байгуулагдсан чуулганыг хэлж байна гэсэн. Тэгвэл манай гэр бүл юун дээр суурилагдсан гэр бүл бэ? Ялангуяа бид энэ 7 хоногт өөрсдийнхөө махан биеийн гэр бүлүүдийг харах юм бол ямар гэр бүл бэ? Юун дээр суурилагдсан бэ? Манай гэр бүл мөнгө л байхгүй бол манай гэр бүл оршин тогтнохгүй юу? Манай гэр бүлээс мөнгийг авчвал манай гэр бүл оршин тогтнох боломжтой. Манай гэр бүлээс магадгүй хайр гэж хэлж байгаа энэ харилцааг авчвал манай гэр бүл байхгүй болчихов. Манай гэр бүл яг юун дээр оршин тогтнож байгаа? Манай гэр бүл зөвхөн байран дээр халуун устай дулаан ийм байран дээр оршин тогтнож байгаа гэр бүл үү? Эсвэл хоёр хүмүүсийн хамтын адил хэмжээний бизнесийн санаа зорилго энэ зүйл дээр оршин тогтнож байгаа ийм гэр бүл юм уу? Ямар гэр бүл вэ? Бид нэр юун дээр оршин тогтнож байгаа гэр бүл вэ? Библи харин бидэнд өөр зүйлийн тухай бидэнд хэлж байна. Бидний чуулганч бай, бидний махан биеч бай. Ямар зүйл дээр оршин тогтнох ёстой гэр бүл байх ёстой юм бэ гэдгийг бидэнд хэлж өгсөн байна. Ингийн тулд хамгийн эхлээд бид өөрсдөө хэн байсан бэ гэдгийг санах ёстой бол. Бас бид хэн байгаа юм бэ гэдгээ бид мэдэх хэрэгтэй бол. Нэгдүгээрх нь Эфес ном ингэж хэлсэн. Иймэд санах тун гэж эхэлсэн байна. 2 дугаар бүлгийн 11-р ишлэлдэр иймэд санах тун. Бид хэн байсан бэ гэдгээ санаж тэгээд одоо хэн болсон бэ гэдгээ бид нар мэдэх хэрэгтэй гэсэн утга. Санах тун гэдэг зүйл бол өнгөрсөн зүйлийг сануулж байгаа гэсэн утга. Өнгөрсөнд ийм байсан. Харин одоо ийм болсон гэдгийг мань дахин хэлж өгч яана гэсэн утга. Та нар урд нь мах бодороо харийнхан байхсан гэж хэлсэн. Урд нь бид нар ийм байсан. Нэгдүгээрх нь бид харийнхан байсан. Бид ямар ч хамааралгүй байсан гэсэн утга. Харах юм бол дараа нь бид 2 дугаар 12 дугаар ишлэлдэр бид нар Христгүй байсан. Бид нар аврагчгүй байсан гэсэн үг. Бид нар Бурхны тухай мэдэх мэдлэг байхгүй гэсэн үг. Биднэрт Бурхны амьд үг байхгүй байсан гэсэн үг. Бидэнд үннийг ялгах чадвар байхгүй байсан гэсэн үг. Христгүй байсан бэ. 12 дугаар ишлэл цаашаа харах юм бол Израилийн иргэншил гадных гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл амлалтын ард түмний өрөөгдсөн ард түмнээс хамааралгүй байсан. Боолчлын ард түмэн байсан гэж хэлж ирсэн. Израилийн гэрээнээс Израилийн хүрээ Израилийн иргэншлээс хол гэж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр сонгогдсон энэ ард түмэнтэй холбоогүй, сонголтонд ороогүй байсан гэсэн утгатай. Ийм байсан гэж хэлсэн. Дараа нь цаашаа үргэлжлүүлээд харвал амлалтын гэрээнүүдэд харих байсан. Амлалтын гэрээ гэдэг нь ерөөлийн гэрээ байхгүй. Бурхан өөрийнхөө ард түмнийг сонгож аваад Израилийг сонгож аваад би та нартай гэрээ байгуулна. Энэ гэрээ бол ямар гэрээ вэ? Энэ гэрээ ерөөлийн гэрээ байх болно. Та нар намайг дагах юм бол, минийх болох юм бол ерөөл буюу дахин надтай хамт байх ийм амлалтыг авах болно. Тэг ийм гэрээнээс бид нар
харь байсан, хол байсан, үүнтэй хамааралгүй байсан гэсэн. Эсрэгээр нь харах юм бол бид нар ерөөл биш, бид хараалын дор оршиж байсан гэсэн утга. Бид ерөөлийн амлалтыг авах боломжгүй. Харин хараалын дор яаж шичээ зүтгсэн миний амьдрал үхэл гэдэг зүйлээр дуусах, цөхрөл гэдэг зүйлээр дуусах ийм амьдрал байсан байна. Цаашаа харах юм бол бид нар ертөнцид ямар ч найдваргүй хүмүүс байсан байна. Бидэнд ямар ч итгэл төрөх боломжгүй байсан байна. Бидэнд ямар ч урам зориг өргөх боломжгүй ийм амьдрал, цөхрлөөр дуусах ийм амьдрал бидэнд байсан. Эцэст нь бидэнд бурхан байсангүй. Бидэнд бүтээгчийн тухай ойлголт байсангүй. Ийм нэгэн байсан байна. Тэгэхээр ийм нэгэн ийм гэр бүлийг л бий болгодог. Тэгэхээр ерөөлөөс ангид байх юм бол, сонголтоос ангид байх юм бол, бурхангүй буюу үнний мэдлэг байхгүй байх юм бол энэ амьдралд найдвар гэдэг зүйлийг, гэрэл гэгээ гэдэг зүйлийг, үнэн гэдэг зүйлийг мэдгүй хүн яг л өөрийнхөө хэм хэмжээний гэр бүлийг л байгуулах болно. Өөрийнхөө хэм хэмжээний ажил үйлсийг л бий болгох болно. Өөрийнхөө хэм хэмжээний нийгэм, улсыг бий болгох л болно. Бид урд нь найдваргүй байж, бурхнаас алс хол байсан байна. Библи цаашаа үргэлжлүүлээд ингэж хэлсэн байна. Бид нэр бурхангүй, амлалтын гэрээгүй, бурхны ард түмний хүрээнд ч ороогүй, иргэний харьяалалгүй байсан. Харин ийм байсан бидэнд юу ч байгаагүй гэсэн утга. Хүмүүс бид нар бодохдоо юм байна гэж боддог. Бид нар юм бүтээх гэж үзсээр ирсэн. Гэвч Библи бидний өмнөх амьдралыг юу гэж хэлсэн гэхээр та нар юучгүй амьдрал дотор байсан гэж хэлсэн. Магадгүй итгэдэггүй хүн сонсвол энэ за арайч хэтрүүлж байна, над ч бас юм байгаа шүү. Байкэд автобусны мөнгө байна гэж бодож магадгүй. Байкэд нэр байна гэж бодож болох юм. Харин бидэнд юу ч байгаагүй. Үүнийг Соломон хаан ингэж дүрсэлсэн. Хүний нүдээр харахад алдартай, эд баялагтай, нэр төртэй, хүний хүсдэг бүх зүйлийг эзэмшиж байсан ийм нэгэн хаан итгэл найдвараас холдоод одоо яг гэрээний амлалтаас холдоод бурхны иргэний харьяалаас холдоод эзнээс холдсон ийм үедээ энэ дэлхийгээс олж болох бүх зүйлийг авсан боловч харин тэр ингэж дүгнсэн. Бүх зүйл хоосон байна. Надад юу ч алга, ямар ч утга учир алга хэмээн тэр номлогчийн үгсээр бичсэн байдаг. Яг үндэ бид нар ийм л байсан. Ямар ч утгагүй, ямар ч зориггүй, ямар ч цаашдын зориг хийгээд тэг итгэл найдвар байхгүй ийм нэгэн байсан. Зүгээр л бид ажил хийгээд мөнгө л олоод хоол идэл хувцс өмсөж байгаа бол амьдрал гэж ойлгодог. Тэгээд үхсдийгээ бид гашуудалтай нулимстай үдээд үхлийн айдас дотор бид нар ном уншуулаад дуусдаг. Үхсдээ хүртэл сэтгэл дүүрэм, хайр, инэрл, нэгүсэл тэдний дурсан санах сайн дурсамжаарч үдэж чадахгүй. Айдас дотор, боолчлол дотор, сүнсний айдас дотор бид нар үдэж заримдаа бүр тэднийгээс гаргаж чадахгүй ийм утгагүй амьдрал дотор бид байсан. Харин ийм хоосон амьдрал тэр чигээрээ байсан. Бурхан бидэнд ийм амьдралыг өгсөн гэж юу? Үгүй юм. Амьдрал тэр чигээрээ хоосон юм уу? Үгүй юм. Амьдрал тэр чигээрээ утгагүй юм уу? Үгүй. Бидний гэр бүлүүдэд Бурхан яах гэж гэр бүлийг өгсөн юм бэ? Яах гэж эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг нийлүүлж хамтан зогсоож гэр бүл байгуулсан? Утгагүй амьдруулахын тулд. Үгүй. Харин Бурхан бүх зүйл байгаа, дүүрэн байгаа гэдгийг бидэнд хэлж өгсөн. Харин бид дүүрэн байдлаас салгагдсан хүмүүс байсан байхгүй. Эхлэл номон дээр Еден гэдэг цэцэрлэг байсан. Тэр цэцэрлэг дотор бүх зүйл дүүрэн байсан, хангалттай байсан. Еден цэцэрлэгт Бурхан хүн төрлөخت хүнийг аваач тавиад, Еденд аваач тавиад тавих үед эрэгтэй эмэгтэй хоёр хүн анхны гэр бүл Адам, Ева гэдэг залуу хосуудад бүх зүйл хангалттай байсан. Тэгээ Бурхан тэр газрыг өөрийнхөө бүтээлийг нэн сайхан бүх зүйл дүүрэн үргэлжлүүлэн өсөн төлжин. Үргэлжлүүлэн улам илүү төгөлдрөх болно. Улам илүү төгс төгөлдөр хэмжээнд очиж дээшээ чиглэх болно. Миний хүсэж байгаа хэмжээнд өсөх болно хэмээн Бурхан ирөөсөн байдаг. Бидэнд уг нь дүүрэн амьдралыг өгсөн боловч харин бид дүүрэн амьдралаас алслагдсан.
ерөөлөөс холдогдсон, түүнд хамааралгүй, хараалын дор, бүтлгүүтлийн дор ийм амьдралыг бид амьдарч, ийм гэр бүлүүдийг бид нэр бий болгосон. Харин бидний эзэн Есүс Христэд алдар нь байх болтугай. Христ биднийг өөрийн мах бодороо биднийг зааглаж байсан. Тэр дүүрэн байдлаас, утгатай байдлаас, ерөөлөөс зааглаж байсан энэ ханыг Христ өөрийнхөө махан биеэр нурааж биднийг тийшээ очих замтай болгож өгсөн байна. 13 дугаар ишлэлдэр ингэж хэлсэн байна. Харин нэгэнтээ алс хол байсан та нар идүүгээ Христ Есүс дотор Христийн цусаар ойр болсон гэж хэлсэн байна. Одоо бид нар ойрхон болсон хүмүүс байна. Амен. Бид нар бүрэн дүрэн хүлээж авсан биш. Харин бид ойрхон идэлж болно, хэрглэж болно, амталж болно, ерөөлтөө яг хүртэж болох ийм байр суурин дээр бид нар очисон байна. Христэс болоод бид нар дүүрэн байдал руу очих боломжтой болжээ. Би төдийгүй миний гэр бүл очих боломжтой болсон байна. Би гэр бүлээ дүүрэн байдлаар нэг бол байгуулж болно, нэг бол би хизээч дүүрч чадахгүй. Хоосон хичээл зүтгэл дүүрэн амьдрал руу би цөхрөл дүүрэн амьдрал руу би хөтлөх боломжтой. Харин та алийг нь сонгохыг хүсэж байна. Биднийг хуулийн дор байхад, үхлийн дор байхад, буюу хараалын дор байхад Христ биднийг чөлөөлсөн байна. 14 дугаар ишлэлдэр тэр бидэнд бидний амар тайван болсон байна. Тэр мах бодороо хоёр хэсгийг нэг болгож өгсөн байна. Хоёр хэсгийг нэг болгож өгсөн байна. Хоосныг дүүрэнлөө аваачиж өгсөн байна. Тэр нь бид байсан. Бидний дунд хан байсан, дайсагнал байсан. Бид нар үргэлж дүүрэн байдлыг, сайн байдлыг, хангалуун байдлыг гэр бүлдээ хүсвч үргэлж дундуур байдлыг, үргэлж үл ойлголцлыг бид нар гэртээ авчирдаг байсан. Харин Христ энэ ханыг нурааж өгсөн байна. Бид нар зарлиг дотор тушаалуудын хууль дотор буюу гим нүглийн хуульчлал дотор бид нар амьдарч байсан. Харин Христ бид нар гим нүглийн хуульч биш, ерөөлийн хуулийг бидэнд авчирч өгсөн байна. Ингэж бид нар Христ дотор шинэ бүтээл буюу шинэ хүн болсон байна. Бидний дээр одоо дайсагнал, Бурхны эсрэг тэрслэл, Бурхны амар тайвнаас холдох зам биш, харин Бурхантай эвлэрэх, Бурхан руу ойртох, түүний амар тайвныг авах зам бидэнд нээгдсэн байна. Бидний гэр бүл ийм зам руу явах боломжтой. Бид илүү их ойртсон байна. Бидэнд одоо ямар ч саад алга, харин бид энэ замаар явах ёстой. Ийм учраас эзэн Есүс Христ би бол зам, үнэн, амь мөн гэж хэлсэн юм. Та энэ замдаар зогсож байгаа бол энэ үнний замаар яваасаа гэж өрөмөр байна. Энэ үнний зам таныг амийн замд, дүүрэн байдлын замд хүрэх болно. Амьтай хүн л дүүрэн байж чадна. Ам байхгүй хүнд хизээч дүүрэн байдал ирэх боломжгүй. Амьтай гэр бүлэл дүүрэн байх боломжтой. Ам байхгүй бол хизээч гэр бүл дүүрэн байх боломжгүй. Амьтай оюун ухаан дүүрэн байх боломжтой. Өнөөдөр бидний оюун ухаан олон зүйл сатаарч амьгүй болдог. Хамгийн ихний зүйл бидний хэрэглээний зүйлсүүд, бидний гар утсууд, бидний компьютерууд, бидний үзэж харж байгаа кино, соёл урлагууд бидний оюун ухааны амийг авахыг хүсдэг. Тэгээ бидний бодол санааг эрүүл биш, үхмэл, итгэхгүй. Бидний хичээл зүтгэл рүү биш, хойрог байдал, залхуурал руу, хөгжил, дэвшил рүү биш, ухралт, ядуурл руу биднийг аваачих гэж оролддог. Ах дүүс минь, харин бид урагшаа явах замтай юм. Та ямар байр суурин дээр гэр бүлээ байгуулмаар байна. Нэгэн хүн энэ зүйлийг хүлээж авсан нэгэн хүн ингэж хэлсэн бэ. Йошуа номын 24 дугаар бүлгийн 15 дугаар ишлэлээр би болон манай гэрийнхэн бид эзэнд үйлчлэх болно хэмээн хэлсэн байдаг. Энэ хүн Израилийн ард түмэнд Бурхны амласан газар нутгийг олгож өгсөн хүн байна. Тэгвэл тэр ингэж хэлээгүй. Би эзэнд итгэх болно. Тэгээ би эзэнд итгэсэн амьдралаар амьдрах болно гэж хэлээгүй. Харин тэр би болон манай гэрийнхэн, миний гэрийнхэн бид эзэнд үйлчлэн. Бид нар эзэнд гэр бүлээрээ эзэнд үйлчлэх амьдралыг сонгож байна. Бид нар гэр бүлээ эзний ерөөлрийн дор тавьж байна.
миний гэр бүл ийм гэр бүл байх болно гэж Йошуа хэлсэн. Харин түүний адилхан үндэстэн ах дүүсүүд нь түүнийг хараад бид ч бас эзэнд үйлчлэх болно. Бид ч бас таны гэр бүлтэй адилхан, тантай адилхан өөрсдийн эзэн бурхандаа үйлчлэн амьдрах болно хэмээн тэд шийдвэр гаргасан юм. Ах дүүс та гэр бүлээ юунд үйлчлүүлэн амьдрах гэр бүл болгомоор байна. Тэр чинь таны гэр бүлийг тодорхойлох болно. Та мөнгөний төлөө амьдрах гэр бүл болгомоор байна уу? Хангалттай дэлхийн ихэнх хүмүүс мөнгөний төлөө амьдрдаг гэр бүл. Хэрэглээний төлөө амьдрдаг гэр бүл. Тэрнээс Бурхны үгэн дээр байгуулагдсан түүнд үйлчлэх гэр бүл биш. Өөрсдийн хүсэл, хэрэгцээ, шаардлага, зовнил энэ зүйлийг биелүүлэх эдийн засгийн төлөөх гэр бүл болж ирсэн. Нөхөр нь байж л байна. Гэртээ байна. Эхнэр нь адилхан гэртээ байна. Үр хүүхдүүд нь бүгд адилхан гэртээ. Гэхдээ нэг л зүйлийг бодно. Мөнгө. Мөнгө байвал бүх зүйл болно гэж бодсон. Мэдээж ер нь нөхөр нь гадагшаа явах ёстой. Ажил үйлчлэл хийх ёстой. Харин ер нь нөхөр нь гадагшаа гараад ажил үйлчлэл хийх боловч зүгээр л нэг зүйлийн төлөө амьдрал. Олсон зүйлээ идэх, олсон зүйлээ өмсөх, олсон зүйлээрээ яах вэ? Уух, цадах. Энэ бол амьдралын утга учир гэж үгүй. Харин хийж байгаа зүйл чинь эзний алдрын төлөө байх юм бол хийсэн зүйлээс чи ирэх тэр үр дүн чинь ивэл болох болно. Тэгвэл үүний чинь хүртэж байгаа хүмүүс нь ажиллаж байгаа, хөдөлмөрлөж байгаа утга учирыг чинь харахтаа таны гэр бүл яг л тийм гэр бүл болох болно. Йошуа хэлсэн миний гэр бүл эзэнд үйлчлэх болно. Гэр бүлийн удирдагч хүн, ялангуяа өнөөдөр бидний хувьд удирдагч хүн, эр хүн нь ямар гэр бүл байгуулахаар зорино, тийм л гэр бүл яг байгуулагдана гэдгийг бид мартаж болохгүй. Гэр бүлийн хадан суур бол эзэнний үг бол үг юм. Тэр үгийг хэн барьдгийг гэхээр гэр бүлийн тэргүүн нь барьд юм. Эзний үгийг гэр бүлдээ суур болгож дараагийн удам судар үр хүүхдэд дамжуулах энэ зүйлийг эр хүн нь барих ёстой. Мэдээж еврейчүүдийн хувьд бол арай өөр байсан. Еврейчүүдийн хувьд ээжүүд нь барьдаг байсан үгийг. Харин бидний хувьд бол ирчүүлэн гэр бүлээ барьж, ирчүүлэн гэр бүлээ үгээр засах ёстой. Уг нь Йошуа номон дээр ингэж хэлсэн байна. Чи гарсан ч, орсон ч, хөвдсөн ч, суусан ч, боссон ч юу заагаарай гэж хэлсэн байдаг үлээ. Эзний үгийг, хуулийн энэхүү номыг амнаасаа салгалгүй гэж хэлсэн байна. Үүнийг хэнд хандаж хэлсэн бэ? Эр хүнд хандаж хэлсэн. Эр хүнд орохдоо ч гарахдаа ч арх бодоорой гэж хэлсэн үү? Суухдаа ч бодохдоо ч тий эсрэг хүсний хүнээ бодоод байгаарай гэж хэлсэн. Ажиллахдаа хөдөлмөрлөхдөөс авах цалингаа бодоод байгаарай гэж хэлсэн. Харин бидний бодол юу вэ? Эр хүн та юу бодно? Тийм л гэр бүл байгуулах. Дахиад хэлье. Таны оюун ухаан зүрх сэтгэлд юу их бодогдно? Тийм гэр бүл байгуулах. Харин Библи ингэж хэлсэн. Йошуа 1:8 дээр саяны энэ залууд Йошуа 24:15 дээр Йошуа гэдэг залуу би болон манай гэрийнхэн эзэнд үйлчлэх болно гэж хэлсэн. Тэгвэл энэ залуу яаж ийм үгийг хэлж чадсан бэ? Яаж байгуулагдсан бэ? Харин Йошуа 1 дээр Йошуад хандсан эзний үгийг энэ залуу хүлээж аваад тэгэд энэ үгээр өөрийнхөө бодол санаа, зүрх сэтгэл, оюун ухааныг дүүргэсэн учраас энэ Йошуа ном дуусах үедээ Йошуа одоо энэ үгийг явах. Өөрийнхөө сэтгэлд оруулаад, өөрийнхөө амьдралд оруулаад, өөрийнхөө үйлчлэлд оруулсан учраас одоо баттайгаар зоригтойгоор өөрийнхөө ард түмний өмнө тунхаглаж чадаж байгаа юм. Та өөрийнхөө ах дүүсийн дунд тунхаглаж чадах уу? Манай чуулганы нэг хүн ярьсан. Түүний гэр бүлд нь хэн дуртай нь орж ирдэг. Хэн дуртай нь орж ирэл түүнийг загнадаг. Түүний гэрт нь орж ирэл хэн дуртай нь түүнд зөвлөдөг. Хэн дуртай нь орж ирээд түүний гэр бүлийнх нь өмнөд нь хүрдэг. Энэ юу гэсэн үг вэ? Энэ гэр бүл аль хэдийнэ байхгүй байна гэсэн үг. Энэ гэр бүлээ удирдах чадхаа болцсон байна гэсэн үг.
Тийм учраас хэн дуртай нь ороод тэр хүн тэр айлд орж ирээд эзэгэндэг гэсэн утга. Тэгвэл хүн орж ирээд эзэгнэж байгаа юм бол тэр гэр бүл дотор чөтгөр хүртэл орж ирээд яана гэсэн үг вэ? Эзэгнэж чадна гэсэн үг байна. Муу ерөн сүнс аль хэдийн муу хүмүүсээр дамжуулаад тэр гэр бүлийн толгойг нь удирдлагыг нь аваа идэж гин гэсэн үг байна. Энэ гэр бүл сүргэд амархан бэлэн болцсон байна гэсэн. Харин тэгвэл гэр бүлийн удирдагч танд өнөөдөр Йошуа ном 1-р бүлэг 8-р ишлэлдэх энэ үгийг хамтдаа уншаасаа хэмээн өрөөж. Бүгдээ хамтдаа Йошуа ном руу бүгдээрээ очицгоё. 1-р бүлэг рүү очие. 8-р ишлэлийг хамтдаа уншицгаая. За бүгдээр 6-аас 9-ийг дуустал уншия. 6-аас 9. 3 тууштай бөгөөд зоригтой бай. Өвөг дээсэд нь өгөхөөр миний андгаалсан газар нутгийг чи энэ ард түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ. Гагцхуу тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүл. Үүнээс баруун тийш, зүүн тийш бүх хазай. Тэгвэл чи хаа явсан газараа амжилт олно. Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж өдөр шөнөгүй үүнийг бясалган үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өөдөлж чи амжилтанд хүрэх болно. Би чамд тушаасан босоо тууштай бөгөөд зоригтой бай. Бүү цочирд, бүү шантар. Хаа явсан газарт чинь чиний бурхан эзэн чамтай хамт байх болно гэв. Амен. Йошуа өөрийнхөө амьдралыг эхлүүлэхдээ, үйлчлэлийг эхлүүлэхдээ энэ үгийг хүлээж авсан. Энэ үгээр тэр амьдрсан бэ. Үйлчлэл хийсэн бэ. Харин дуусах үедээ тэр юу гэж хэлсэн бэ? Йошуа ном 24-р бүлэг. Бүгдээр хамтдаа уншъя. Тэгвэл илүү ойлгох юм шиг. Йошуа 24-р бүлэг 15-р ишлэлдэр бүгдээр очицгаая. Манай шулга ихэнх нь мэднэ. Гэсэн ч гэсэн хамт энэ өглөө уншицгаая. За. За 24-ийн 15. За хамтдаа уншъя. 3 эзэн үйлчлэх нь та нарын хувьд тааламжгүй байвас хүнд нь үйлчлэхөө гэдгээ өнөөдөр өөрөө сонго. Ефрат мөрний цаана эцэг дээдсийнхээ үйлчлэл байсан бурхтад мөргөх үү эсвэл нутагдж буй газрынхаа аморчуудын бурхтад үйлчлэх үү? Харин би бол манай гэрийнхэн бид эзэнд үйлчлэнэ гэлээ. Амен. Йошуа Бурханаас Йошуа 1-р бүлэг 8-р ишлэлийн үгийг аваад өөрийнхөө амьдралын зам мөр болгоод өөрийнхөө гэр бүлийг, өөрийнхөө үйлчлэлийг, амьдралыг яг ингэж байгуулсан. Харин ингэж байгуул чадсан учраас одоо ард түмнийхээ дунд буюу ах дүүсийнхээ дунд, хамаатан садангийнхаа дунд тэр ингэж хэлсэн. Юу гэж? Та нар хүнд үйлчлэх юм. Харин би болон миний гэрийнхэн бол яана гэсэн бэ? Эзэнд үйлчлэх болно. Та ингэж хэлж чадах уу? Таны гэр бүл ингэж хэлж чадах үедсаар тантай хамт зогсож, тантай хамт байгуулагдсан гэр бүл болж чадах уу? Ийм учраас бид өнөөдөр залбирч байгаа юм ба. Яагаад бол бидэнд зам нь ойрхон болчихсон. Бид нар ингэж байгуулах боломж нь бий байгаа. Бидэнд зам нээлттэй, чөлөөтэй. Харин асуудал нь одоо та шийдэх ёстой. Та гэр бүлээ ямар гэр бүл болох уу гэдгийг та шийднэ. Эрэгтэй хүмч бэ, эмэгтэй хүнч бэ. Ганц бие өрх торгоолсон эмэгтэй хүн байсан ч та гэр бүлээ бас ингэж удирдах чадна. Яг танд одоо эрх мэдэл байгаа учраас. Эрх хүн таны хувьд ч гэсэн ялгаа байхгүй. Ямар гэр бүл болох уу гэдэг нь таны шийдэх асуудал. Таны гэр бүлд хэн нэгэн орж ирээд дуртай нь тамхиа татаж архиа уудаг гэр бүл болмоор байна уу? Хэн дуртай чөтгөр нь орж ирж өвчин зовлон хараал янз бүрийн зүйлийг авчиж хагаргаж бутаргадаг гэр бүл болгомоор байна. Харин үнэхээр Йошуа шиг үгүй би бол эзэнд үйлчилдэг гэр бүл. Миний гэр бүлд өвдөлт өвчин хог новшин янз бүрийн дадал зуршлууд байж болохгүй гэдгийг та аль хэдийн мэдэж тунхаглаж чадах тийм гэр бүлийн удирдагч болмоор байна. Энэ таны шийдэх зүйл юм. Ийм учраас бид өнөөдөр залбирч байна. Та өнөөдөр
эзний үгийг дахин барьж зогсоод нойрмог сул дорой махан бие ялан дийлээд эзний өмнө үргэлжлүүлэн ирээдүйд та бол танаас болон таны гэр бүл үргэлжлүүлэн бий болох удам судрын төлөө өнөөдөр үргэлжлүүлэн залбираасаа гэж өрөмөр байна. Амен. 10 жилийн дараа, эсвэл 20 жилийн, эсвэл 100 жилийн дараа танаас таны энэ шийдвэрээс болсон нэгэн гэр бүл, өрөөгдсөн гэр бүл, өрөөгдсөн удам судар магадгүй таны тухай бас дурсан санаж миний аав, эсвэл миний ээж, эсвэл миний өвөө ийм хүн байсан учраас манай гэр бүл, манай удам судар эзэнд үйлчилдэг ийм гэр бүл юм а гэж гэлэх тийм гэрчлэл ирэх болно гэдэгт би бат итгэж байна. 3 өдрийн залбирал мөн боловч цаг 30 минутын залбирал боловч тэр дотроо 30 минутын залбирал байгаа боловч та хамгийн чухал зүйлийг өнөөдөр хийх гэж байна гэдгийг тань дахин хэлмээр байна. Ах дүүсэн хамтдаа босоод эзний өмнө залбирцгаая. Би эзэнд үйлчлэх гэр бүл болно. Харин эхлээд би Йошуа 1:8 дээр хэлсэн энэ үгийг авмаар байна. Эзэн надад хэлсэн тууштай. Тэгээ зоригтой бай. Үхлээс, айцаас, өвдөлтөөс, ядуурлаас, санхүүгийн гачаалаас үүнээс бүү бай. Ах дүүсийн хавчлага, зовлон тэр зүйлсүүдээс бүү бай. Хамгийн гол нь танаар дамжуулан бий болох тэр гэр бүлийн төлөө та эр зоригтой зогс. Дайчин болон зогс. Бурхан танд хэлж байна. Тууштай бөгөөд зоригтой бай. Тууштай бөгөөд зоригтой бай. Эзний үгийг ямар ч үед баруун зүүн тийш хазаалгүй биелүүлэхийн тулд та тэр үгэн дотор зүрх сэтгэлээ байлга, оюун ухаанаа байлга. Эзний өмнө шийдвэр гарга. Их эзэн би таны үгнээс хазаахгүй байхыг хүсэж байна. Хэрв би эзний үгэн дотор байх юм бол надаар дамжуулан нэгэн гэр бүл бий болох болно. Надаар дамжуулан миний гэр бүл хамгаалагдах болно. Байгуулагдах болно. Би ийм гэр бүл дотор өсөж, би ийм гэр бүл дотор торниж, би ийм гэр бүлийг байгуулах болно. Амен. Хамтдаа бүгдээрээ зүрх сэтгэлээ нээгээд эзэн рүү хандан залбирая.